За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би шинжилгээ технологийн сургуулийн геолог уулуурхаан сургуулийн газрын тос өрөмдлөгийн салбарын эрхлэгч оюун төгс гэж хүн байна. За манай салбар бол 4 мэрэгчлэлээр бакалаврын шатанд сургалж явуулдаг. За нэгдүгээрт нь өрөмдлөгийн инженерчлэл, хоёрт нь газрын төсний инженерчлэл, гуравт нь газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл, дөрөвт нь хийн инженерчлэл гэсэн ийм мэрэгчлүүдээр бакалаврын түвшинд сургалж явуулдаг. За энэ жилийн бас хичээлийн жилийн эсэлтийн онцлог бол 30-аас дээш насны салбартаа 3-аас дээш жил ажилласан Монгол улсад тийм тэргүүлэх чиглэлийн мэрэгжил болох газрын төсний мэрэгчлэр эсэлтийн ерөнхий шалгалтгүйгээр бол эсэлт авж байгаа. Тийм болохоор энэ газрын тус хийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд та бүхэн энэ компанид ажилладаг энэ болцлыг хангасан хүмүүс манай мэрэгчлүүдээр бол элсэж орохыг бол суурж байна. За өнөөдөр бол Монгол улсад Дорноговь аймгийн Алтан ширээ суманд жилдээ 1.5 сая тонн нефт боловсруулах үйлдвэр бол баригдаж байгаа. За энэ боловсруулах үйлдвэрийг мэрэгчлэлтнэр хангахын тулд газрын тос боловсруулах үйлдвэр бидэнд бол захиалга өгсөн. За энэ захиалгын дагуу энэ жил бид нэр энэ хичээлийн жилээс шинэ мэрэгжлийг нээж байгаа. Энэ мэрэгжил маань бол газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл гэсэн ийм мэрэгжил байгаа. За газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд ороод бүрэн хүчин чадлаараа ажиллахад 900-аад инженерүүд бол ажиллана. За үүний 300 гаруй инженер нь бол газрын тосны инженер болон газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл мэрэгжлийн хүмүүс байх юм аа. За энэ үйлдвэрийг түүхий тосоор хангахын тулд Дорнод аймгийн Тамсгийн орд газраас бол 530 гаруй км урттай газрын тос дамжуулах шугам хоолойг бол барьж байгуулна. За энэ дамжуулах шугам хоолойг барих болон за энэ газрын тос боловсруулах үйлдвэрийн бусад дагалдах барилга байгууламжууд болох за энэ төмөр замд ачих буулгах байгууламж, за дамжуулах шугам хоолойнд ачих буулгах байгууламж, за технологийн шугам хоолой, газрын тос боловсруулах үйлдвэрийн таварын болон газрын тосны бүтээгдэхүүний сав парк, технологийн шугам хоолойнуудын одоо ажиллах инженерүүд бол маш хэрэгцээтэй байж байгаа. За ийм учраас өнөөдөр бол газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл, газрын тосны инженерчлэл мэрэгчлүүд бол Монгол улсын засгийн газраас батлагдсан тэргүүлэх чиглэлийн мэрэгчлэлд бол орж байна. За бид нар бол энэ хичээлийн жилээс хийн инженерчлэл мэрэгчлэлээр бол элсэлт авч байна. За та бүхэн бас өнөөдөр бүгд мэдж байгаах Оросын холбооны улсаас бүгд найрамдах хятад улс руу Монгол улсын нутаг дэвсгэрийг дайран за 960 гаруй километр урттай Сибирийн хүч 2 гэд байгалийн хийн шугам хоолой бол баригдах гад наривчилсан техник эдийн засгийн үндэслэл нь бол хийгдсэн байгаа. За хэрвээ энэ Сибирийн хүч байгалийн хийн хоолой ашиглалтанд орсноор бол 1400 хүн ажлын байраар хангагдана гэсэн тооцоо бол байж байгаа. За ийм учраас энэ хийн хоолойд ажиллах болон за энэ төрөөс баримталж байгаа бодлого за Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр тусгацсны дагуу энэ Улаанбаатарт одоо түүхийн нүрсийг хэрэглэх одоо юм хууль батлагдсан. За үүний дагуу бол энэ төв суурин газраас алснагдмал зайтай за төвлөрсөн дулаан цахилгаанд холбогдох боломжгүй за айлуудын орон сууц сургууль цэцэрлэг болон бусад барилга байгууламжийг бол энэ шингэрүүлсэн хийгээр хангах ийм төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Тийм учраас энд төсөл хөтөлбөрт ажиллах одоо инженерүүдийг манай энэ хийн инженерчлэл мэрэгжил бол бэлтгэдэг юм аа. За үүнээс гадна манай салбар бол энэ өрөмдлөгийн инженерчлэлийг бол бэлтгэдэг. За өрөмдлөгийн энэ газрын тос боловсруулах үйлдвэрийг одоо түүхий идэр хангахтайгаа холбоотойгоор за төрөөс мөн бол төрийн санхүүжилтээр энэ газрын тосны геолог эрэл хайгуул нөөц тогтоох ажил эрчимчж байна. Үүнтэй холбоотойгоор бол хайгуулын өрөмдлөгийн ажлууд бол эхэлж байна. За тэгээ саяны миний хэлсэн бүтээн байгуулалтуудад бол мөн өрөмдлөгийн инженерүүд бол маш их хэрэгцээтэй байдаг. Тийм болохоор та бүхнийг бол манай газрын тосны инженерчлэл, газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл, хийн инженерчлэл, өрөмдлөгийн инженерчлэл мэрэгчлэлийг сонгон суралцахыг урьж байна.